Намайг Эрдэнэ нэлгийн сайн зэ гэдэг. За анх бол NCD Group-т 2017 онд ажилд ороод за тэгээд өнөөдөр хүртэл төлөвлөлтийн инженерийн албан тушаал дээр ажиллаж байна. Ер нь бол NCD Group-ийг бол анх 3 дахь курсээс бол мэддэг болсон. За Rear Garden-ийн төсөл дээр одоо манай найз яг нэг хормынхаа зураг авалтыг хийж таарсан. Тэгээд тухайн үед одоо нэг гадны төвчлөлттэй нуур тэр бүх одоо байгууламжийг нь хараад бол маш их бахархажсэн л да. Яг одоо Монголд за ийм хэмжээний хотхон тий одоо ингээд бүгдийг ингээд цогцлооцсон хотхон байна гэд. За тэгэл ер нь оюутан байхаас л намын констракшн ажилд орно гэж одоо мөрөөдөж авсараад орсон да. Төлөвлөлтийн инженер албан тушаалын хувьд бол одоо төсөв балуусралтын ажлын төсөв яаж бүрддэг, төлөвлөгөө яаж гардаг, за тэгээд буцаад одоо гүйцэтгэл тайлангаа яаж хяндаг талаараас мэдлэгтэй байх ёстой гэдэг төсөв болон гүйцэтгэл хянах ажлыг бас хийлгэжсэн. За төлөвлөлтийн инженер албан тушаал маань ер нь стратеги төсөл хөгжлийн албандаа харьяалагдаад за тэгээд төслийн төлөвлөгөөний үе шат болон эхлэх үе шатнуудад одоо илүү оролцож явдаг. За нийт төслийн одоо эхлэх төлөвлөгөө боловсруулах, хугацааны төлөвлөгөө боловсруулах, за төслийн төсөв төрөлхийг тодорхойлох, зарлын төлөвлөгөө гаргах. За мөн тухайн төсөлд одоо ямар концепт, шинэ технологи, шинэ материал юу ашиглах гэдэг одоо ерөнхий төлөвлөгөөнүүдийг гаргаж ажилладаг гэсэн үг. За NCD Group-аараа бас бахархдаг нэг гол зүйл нь би өөрөө бол яг нэг Оросын албанаас барилга хот төлөвлөлтийн инженер гэдэг мэргэжлэр төгсөжсэн. За тухайн үед бол хичээлүүд нь бол барилга орон сууцны баригдахад одоо хот төлөвлөлт буюу одоо нийтийн эзэмшлийн газар тий нийт эзэмшлийн газар нь одоо нэг хүнд наагдах метр квадрат тий нэг хүнд наагдах ногоон байгууламжийн хэмжээ зам талбай гэдэг одоо ингээд яг нэг стандартын дагуу тийм байх ёстой гэдээ үздэг. NCD Group маань 2002 оноос хойш одоо 20 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа төслүүд дээр одоо илүү их оршин суух хүмүүсийнхээ одоо нэг тавтах, эрүүл, аюулгүй орчин тий зай талбай, амрах одоо хүүхд залуучуудын одоо чөлөө цагаан зөв боловсон өнгөрүүлэх спорт талбай гэдэг энэ бүгдийг бол цогцлоосоор ирсэн. За энэ мэдээж за бусад одоо ижил төстэй төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад илүү жишг болж өгч юм гэж би боддог. За NCD Group-ийг бол одоо үнэхээр нэрээ уцаалцсан одоо барилгын салбарт бол мэдхгүй хүн гэж байхгүй одоо хэрэгжүүлж байгаа төслийг нь бол үндсний хувьд бол бүгд л мэддэг гэж ойлгож байна. Гэхдээ бол дотроо одоо NCD Group маань өөрөө ямар үнцэнтэй компани юм бэ гэхээр одоо NCD Group-ийн удирдлагууд ч тэр одоо ингээд дотор нь ажиллаж байгаа ажилчид ч тэр одоо маш их одоо ингээд шинийг турших тий өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх гэсэн одоо хүслүүд маш ихтэй байдаг. Тэрийг нь ч бол удирдлагууд маш их бодлогоор маш сайн дэмждэг. Тэрүүгээр нь бол би хамгийн их бахархдаг. За ингээд NCD Group-ийн хамт олонд 20 жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.